1980 оны 3 дугаар сарын 22-нд Америкийн хэдэн арван алдартай улс төрч банкны эзэд бизнесмэнүүд бүх ажлаа хаяад Жоржиа мужид ирж нэг сонин хөшөөний нээлтэнд оролцов. Энэ өнгөц харахад Stone Henge-ийн муухан хуулбар шиг ахиулаад харах юм бол түүхэнд хамгийн хүнлэг бус хөшөө байв. Хүчтэй сул доройчуудын эсрэг хийсэн дайны ялагчид зориулв гэжээ. Ийм үзэлд хатуу итгэсэн хүмүүс хөшөөг эртнээс захиалан хийлгэжээ. Сул доройчууд үхэх ёстой. Юу болсныг ярьж өгөөч. Би мэдэхгүй. 2013 онд Приморт Новосибирск тосгоны сургуулийн хүүхдүүдэд сүрье илрүүлэх туберкулезний сорилыг тарьсны дараа хүүхдүүдийн бие нь муутсан байна. Эхлээд бүгдийнх нь толгоо өвдсөн. Бүгдийнх нь бөөлж сутгсан. Нүдэнд хийм үзэгдээд байсан. Манай ангийн нэг охин бүр сэхэнд орсон. Би энэ хүнд байгаа. Хэдэн цагийн дараа эрүүл мэндийн яам болсон явдлын талаар албан ёсоор мэдэгдэл хийв. Сурагчдад тарих ёсгүй тариа тарьсан. Бодис нь бол сүрьегийн эмнэлэгт хэрэглэх ёстой сорил мөнчгсөн тун нэгцсэн байсан. Хуучин хэрглэж байсан бодисын тунг нилээд хэтрүүлж тарьсан тодорхой болсон. Эцэг эхчүүд ямар нэг аюултай зүйл болохгүй гэж би баталж хэлмээр байна. Гэсэн ч эцэг эхчүүд гайхсан хിവэрэ байлаа. Урьдчилж эцэг эхт нь мэдэгдээгүй нь сонин. Хэрв хүүхдэд тариа хийх гэж байгаа бол эцэг их нь заавал мэдэх ёстой биз дээ. Хүүхэд хяналтанд байж болно. Хүүхэд өвдсөн байж болно, тийм ээ? Эцэг их биднэрт яагаад урьдчилж хэлээгүй юм бэ? Бидний хүүхдүүд яагаад ийм тариа хийж гисэн бэ? Хэдэн процентын уусмал тарьсыг? Тарьсан хүнээс нь асуух хэрэгтэй. Тэр үед би гэртээ байсан. Тэд энийг хүүхдүүд дээр албаар хийхээр шийдсэн юм шиг санагдаж байна. Хүүхдүүд дээр туршилт хийсэн биш вэз ингээс сэжгэлсэн эцэг эхчүүдийн асуудлыг мөрдөн байцаагч сэтгүүлчид эрен сурвалжилж байна. Яагаад ердийн сүрьегийн сорил тарихад шал өөр реакц өгсөн? Мөн тарьсан сувлэгчийн нэрийг хинч санахгүй байсан нь хачирхалтай. Энэ бол анхны тохиолдол биш. Оросын Примор, Оросын Рязань муж, Украины Хмельницкий муж, Винницкий муж. 2006 онд Украины Винницкий мужийн Мизяковскийг хутаар тосгоны сургуульд сүрье илрүүлэх мантуугийн сорилыг 70-аад хүүхдэд тавьсан. Энэ бол жил болгон хийгдэг стандарт ажиллагаа байсан ч энэ удаад өөр байв. Эхнээсээ л бүх зүйл буруугаар иргсэн байжээ. Яг Приморийнхэн шиг эцэг эхт нь урьдчилж хэлээгүй. Нэг ангийн бүх хүүхэд эмнэлэгт хэвтсэн. Дараа нь жинхэнэ детектив эхэлсэн дээ. Хэрэгэлсэн ампулуудыг хэн ч шалгаж амжаагүй байхад бүгд алга болчихсон. Яаж алга болсон? Зүгээр л алга болчихсон. Манай нэг профессор энэ туберкулин биш, туберкулин ийм нөлөөгүй. Ямар нэгэн хортой үл мэдэгдэх бодис байх гэж шүүхэд мэдүүлэг өгсөн. Яг юу вэ гэдгийг би мэдээгүй л дээ. Бүх хүүхдийн бөөр, зүрх, бамбаа булчирхан ажиллагаа нь хямарсан байсан. Энэ хүүхдүүдийн нэр оншийн жагсаалтан байна. Тэдний зовёр биеийн байдлыг харьцуулж үзсэн. Та нар энийг өөрсдөө бичсэн үү? Тийм ээ. Хэн нэг нь энэ бичиг баримтаа танилцсан уу? Үгүй ээ, бичгийг хэн ч үзэхийг хүсээгүй. Бүх эмч нар айх зүйл байхгүй. Энэ бол төрөлхийн юм. Даваад өнгөрнө. Ноцтой юм биш л гэж хэлсэн. Сорилоос өмнө бүх хүүхэд хэвийн эрүүл байсан гэж эцэг эхчүүд нь ярьж байсан нь гайхмаар. Тэд цэвэр агаарт бүх хүнс нь натурал, сүүн, мах, ногоо бүгд өөрсдийнх нь талхааж өөрсдөө хийдэг байсан гэсэн. Гэтэл гинтэл нэг өдөр тосгоны эрүүл оршин суугч нарт зэрэг төрөлхийн өвчнүүд үүсв. Энэ явдалтай зэрэгцэж Украины баруун хэсгээр байдаг Хмельницкийд мөн түнчлэн Оросын зарим тосгонд ижил зүйл тохиолдсон байна. Гол онцлог нь хаа сайгүй аслагдсан жижиг тосгон тэр үедээ эрүүл мэндийн асуудлыг төдийлөн сонирхдаггүй эрүүлхэн ам байлаа. Рязанский мужид ийм юм болсон гэж над руу бичиг баримт илгээсэн. Хаашаа янзын сувлагч нар вэ? Тийм ээ, энийг зогсоох ёстой. Галина Червонская, вирусолог, биологийн ухааны доктор, профессор, Оросын шинжлэх ухааны био ёс зүйн хорооны гишүүн,
Оросын судалгаа шинжилгээний институт биогамын стандартчлал хяналтан дээр 12 жил ажилласан. Ажил үүрэг вакцины аюулгүй байдлын шинжээч. Гэртээ хүүхэдтэй баах уцаа уулгахын оронд андуураад коньяк уулгачихж болно шүү дээ. Хэрвээ согтуу байсан бол. Гэхдээ энэ хувилбарт би итгэхгүй. Тэрэн шиг БЦЖ, манту, сүрьегийн сорилын ампулуудыг зааврын дагуу бусад байцснаас тус-тусад нь хадгалдаг шүү дээ. Ямар нэг ойлгомжгүй асуудал гарсан бол ард нь нилээд мөнгө байгаа гэсэн үг. Вячеслав Костылев их мөнгөний тухай, түүний ард байгаа үл ойлгогдох бүлэглэлийн тухай өөрийн туршлагаар мэднэ. Тэр урд нь амжилттай бизнесмен байсан бөгөөд гадаадын эмийн компаниуд, ангаахын шинжээч нар ба Украины буйны санг шалгасан юм. Асуултууд зөндөө гарч ирлээ. Жишээлбэл төлөвлөгөөнд тусгагдаагүй улаан бурхан, улаануудын вакциныг улс даяар тарих нь хүнд ямар хэрэгтэй байсан бэ? Яагаад заавал хүмүүнлэгийн тусламжаар ирсэн шалгагдаагүй вакцинаар дархлаажуулалтыг хийв? Хандивалсан вакцинд дагалддаг ганц шаардлагаар энэ сэдвийг хааж болох байл. Шалгах шаардлагагүй гэдэг. 9 сая тонн вакцинаар дархлаажуулах төлөвлөгөөтэй байв. Вакцины найрлагдах бодис нь мал хөнгөлөхөд хэрэгэлдэг бодис байсан. Заавар дээр нь тодорхой байсан ч тэд олон нийтэд мэдэгдээгүй. Гэсэн ч зааврын Вячеслав шиг уншиж болохгүй гэсэн сануулга ирсэн. Шалгаж эхэлснээс хойш 6 сарын дараа анхны сануулга ирлээ. Хөдлөх үед машины тоормос ажиллагаагүй болж би гар тоормосоо гялсаасаас. Дараа нь засварчинд үзүүлэхэд шлангийн зүс чихэж гисэн. Магадгүй энэ тохиолдолч байж болно. Вакцин хандивлагч нар өгөөмөр сэтгэл гаргаж хандивлсан гэж болно. Гэвч 9 сая вакцин гэдэг бол хамгийн өгөөмөр сэтгэлтэнд ч томдсон тоо билээ. Иймээс энэ бэлэг биш гэдэг нь тодорхой. Магадгүй олон хүн үүнд итгэхгүй ч би Америк онцгой улс гэдэгт итгэдэг. Обамагийн энэ үг сенсац тарьсан. Гэхдээ ийм мэдэгдэл хийсэн анхных нь биш байсан нь сонир. Үгний утга бол би англосаксон учраас надад давуу ирэх бий. Энэ бол улс төр биш, соёл гэж байгаа юм. Цагаан арьсдаг хүний үүрэг бол чиний хувь тавилан. Энэ бол чөтгөр болон хүүхдүүдийн тэнэг сүргийг захирах юм. Rudyard Kipling. Шинэ эрен ирж байна. Яг энэ үед бид дэлхийг захирах ёстой. Woodrow Wilson. Баялагийг бүх хүмүүст жиг тараагаад хэрэггүй. Цөөн хідэн хүний гарт байх нь бидний өндөрлөгт хүрэх үр дүнтэй арга юм. Эндрю Карнеги. Ядуу дорой байдал нь авьяас шиг удамшлын шинж чанартай байдаг. Дэвид Жорданы үндэсний цус номноос. Өөр бас маш олон сонирхолтой бичих бий. Доройлсон үр удмыг гэмт хэрэг үйлдэхийг хүлээж дараа нь шийтгэхийн орондоо тэдгээр үйл тохирох хүмүүсийг нийгэмд үр удмаа үлдээхээс сэргийлж чадвал дэлхий дахинд хамаагүй дээр байх болно. Тэнгүүд 3 үеэрээ амьдрахад л хангалттай. Хойд Америкийн дээд шүүхийн шүүгч Оливер Холмс. Бээлийн эсрэг Баакийн хэрэг 1927 он. Давж заалдах хэрэггүй. Хөнгөлөх шийдвэрийг яаралтай гүйцэтгэх. 1927 онд Америкийн дээд шүүхтээр авч үзсэн Бээлийн эсрэг Баакийн хэрэг нь Виржиний мужид албадан хөнгөлөх шийдвэр хууль ёсны эсэх талаар байлаа. Шүүх Оливер Холмсын гаргасан шийдвэр хууль ёсных гэжээ. Нюрнбергийн процессын үед энэхүү шийдвэр нь яллагдагчийг өмгөөлөх гол хүзрүүдийн нэг байсан юм. Харин ялагчийг шүүдгүй. Тиймээс дайны дараа нацистийн цагаан халааттай алуурчдын хийж байсан туршилтыг Англи Америкийн эмч нар үргэлжлүүлсэн байна. 1972 онд хамгийн том дуйлаантай хэрэг болсон юм. Тэрч байтугай энэ явдлын дараа уран сайхны кино хүртэл хийжээ. Таскийн хүрээлэн Алабамад 40 жилийн турш
Афро-Америкчуудад туршилт хийн тэмбүү тарааж байна. 1932 онд шинжилгээний баг 600 хүнийг сонгон бүлэг болгожээ. Тэднээс 400 тэмбүүтэй байв. Хэдэн халдвар авсан, хэдэн үхснийг тоолж, өөр тохиолдлоор нас барж уу гэдгийг зүгээр шалгаж байснаас огт имчилгээ хийгээгүй байна. Энэ хэргийн дуйлан 1972 онд олон улсын хэмжээнд хим биологийн зэвсэг хэрэглэхийг хорьсон конвенцэд гарын үсэг зурагдах үеэр ил болсон юм. Зөвлөлт холбоот улс ба Америк бие биеийн шинжлэх ухааны ололтуудыг нямбай хэмж байлаа. Энэ салбарт хосрогдох нь шууд утгаараа үхэл гэсэн үг. Гэвч 1991 оноос ямар ч конвенц, ямар ч шинжээч хэнийг ч юу ч саатуулж чадхан болжээ. Биологийн дайн аль хэдийн явагдаж байна. Бид эсэргүүцэж чадхаа болсон үеэс эхэлсэн. Уг конвенцэд агуу их гүрнүүд гар үсэг зурсан. 90-ад онд зөвлөлт холбоот улс задрахад үүссэн өрөвдмөр улсууд конвенцэд гар үсэг зураагүй юм. Хэн ч сонирхгүй байв. Михаил Супотницкий биологийн ухааны дэд эрдэмтэн эмнэлгийн албаны бэлтгэл хурамтай. Батлан хамгаалах яамны биологийн хамгаалтын 42 дугаар төвийн эрдэм шинжилгээний ажилтан 1979-с 2007. Түүний судалгааны хүрээнд аюултай халдварт өвчнийг эмчлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ, тэдгээрийн үзлэг, мартагдсан өвчин буцаж ирэх механизм, шинэ халдварт өвчин гарч ирэх механизм, биотехнологийн байгууллагуудын патентийн бодлого зэрэг орно. 1972 оны конвенцийг зөрчих боломжийг хянах үүднээс биологийн объектуудыг хоёр тал харилцан шалгах талаар нэмэлт гэрээ хэлэлцээг 2000 онд Америкчуудтай хийж байсан. Гэвч протокол гэж нэрлсэн энэ бичиг нь Америкчуудад хэрэггүй байв. Тэд сул улстай гэрээ байгуулахгүй гэд гарын үсэг зураагүй. Энэ логик ёсоор бол сул доройчууд өгөх ёстой. Энэ нь ердөө бизнес болохоос ямар нэг хувийн сонирхол биш. Одоо дэлхийн хүн амын тоо бараг 7 тэрбум хүрлээ. 9 тэрбум хүртэл олширч болно. Дэлхийн баян компаниуд хүн ам цөөлөх нь чухал гэсэн байр суурьтай байна. Энэ тухай НҮБ, ЮНИСЕФ, НҮБ-ийн хүүхдийн сан, ДЭМБ зэрэг хамгийн эрх мэдэл бүхий байгууллагуудын баримт бичихт албан ёсоор бүртгэгдсэн байна. Ангаах ухааны хөгжил болон вакцины тусламжтайгаар хүн амын тоог 10-аас 15% болгож бууруулна. Тэд яг энэ хүн ам цөөлөх бодлогыг хэрэгжүүлж байна. Яаж гэж хүн амын зарим хэсэг нь хаа нэгтээ зэвсэгт мөргөлдөөнөөр нас барж байна. Тийм ээ. Гэхдээ энэ нь гол арга хэмжээ биш юм шиг санагддаг. Леонид Ивашов, генерал, бэлтгэл хурамтай, түүхийн ухааны доктор, Орос улбаны улсын батлан хамгаалахын яамны олон улсын цэргийн хамтын ажиллагааны ерөнхий газрын дарга, 1996-аас 2001 онуудад Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн профессор. Лабораториудад юу үйлдвэрлэж байна гэж энэ бол дайн явагдаж байна. Буш үүнийг 2006 онд превентивний дайн гэж нэрлэсэн. Превентивний гэдгийг бид эхлээд превентивний буюу урьдчилан сэргийлэх дайн гэж ойлгосон ч тэр хайлтарч хэлээгүй байсан. Превентивност гэдэг нь хэд хэдэн шат нүүдлийг урьдаас урьдчилан харах, бүр алс холын хараатай байх гэсэн үг. Хэдэн үеэр нь урьдчилан төлөвлөдөг эдгээр хүмүүс гэж хэн бэ? Хүн ам цөөлөхөөр санаа тавьж буй Билл Гейтс, турнир болон бусад алдартай хүмүүс хэний өмнөөс шийдээд байна вэ? Эцэст нь эдгээр хүмүүсийн дизайны дагуу баригдсан элизм нь яаж харагдах бол? Дэлхий дээрх диваажинд хэн байрлах вэ? 1973 оны 10 дугаар сарын 18-ны өглөө ажилдаа явж байсан Америкчууд нэгэн таагүй сюрпризтэй тулгарчээ. Бензин огцон үнд оров. Шатуун түгээх станцууд дээр 1 галлон 30 цент байснаа $1.50 болж өслөө. Их хямралаас хойш дэлхийн хамгийн том эдийн засгийн хямралын иргэнлүү орлоо. 1973 оны нефтийн хямралын дараа дэлхий дээр бүгдийн хэрэгцээг хангаж сайхан амьдруулах нөөц байхгүйсэн сэтгэл зүйн өвчин газар авч байлаа. Сергей Карамурза, химийн ухааны доктор, профессор, системийн анализын мэргэжилтэн, Орос улсын шинжлэх ухааны академийн нийгэм улс төрийн институтын эрдэм шинжилгээний гол ажилтан, судалгааны хүрээ, хямралын шинжилгээ.
Хүн ам их хурдцтай өсөж байгаа тул энэ солиорол газар авсан юм. Барууны хэвлэлд бичсэнчлэн дэлхийн өнцөг болон бүрт байгаа хүмүүс нь ашиглахад үн цэнгүй бүлгүүдийг төлөөлөх боллоо. Гэвч байгалийн нөөц 3 дахь орны хүмүүст хүрэлцэхгүй байгаадаа биш юм. Технологийн хурдцтай хөгжлийн үед цатгалан амьдрал дассан хэтэрхий олон хүмүүс байх нь ашиггүй. Масын ихэнхийг эзэлдэг дунд давхаргийнх нь хэрэггүй болсон. Ягд гэвэл хятад үйлдвэрлэл хөгжсөн. Барууны корпорациуд тэдэнтэй тохиролцсноор орчин үеийн шинэ технологи ба ажил хүчээр хангагдж байна. Бүгдэд тоорт хүрэлцэхгүй байгаа учраас хүчтэй нь бүгдийг эзэмшдэг гэдэг биологийн зүүн даван гайлдаг. Аль ч орны сул доройчууд үхэх болно. Даяаршил эхэлсэн. Элитүүд даяаршиж, харин дийлэн хүн ам нутагта жалга довны үзэлтэйгээ үлдсэн. Экологийн сүрэлтэйгээ муу боловсролтой чигээрээ неофашизм газар авч байна. Фашизм нь яг Библи шиг. Саяхнаас дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр шууган тарьсан мэдээлэл цацагдсан. Рокфеллерийн Ротшильдийнхантайгаа нэгдэв. Өдий хүртэл дэлхийн 2 том нэр хүндтэй нөлөө бүхий гэр бүлийнхэн хоорондоо Монтеки ба Капулетийнхэн шиг дайсагналцаж байсан юм. Зүгээр л бизнесээр хамтарсан болохоос хуваарай бол биш юм а. Тэдэнд баяжхаас илүү шинэ хэлбэрийн ухамсартай шинэ үндэстэн, шинэ хүнийг бий болгох зорилго байв. Шинэ ухамсар гэдэг нь хүүхэд гаргахыг хүсдэг, гэр бүлийнхэндээ татагддаг хуучин сэтгэхүйгээс шал өөр. Иймээс энэхүү премптивний дайны хүрээнд өмнө нь зөвхөн биологийн зэвсэг, халдварт вирус хийж байсан эдгээр лабораториуд нь одоо хүнийг хувьсган өөрчилж, биоробот болгохоор ажиллаж байна. Уламжлалт Иремийн харилцаа бэлгийн чиг хандлагыг өөрчилж, европчуудыг соёлжуулж байна. Хүүсээ өөрчлөх нь жирийн л үзэгдэл. Хүүхэдгүй чөлөөтэй амьдрахыг сурталчилж байна. Энэ бүхнээс илүү энгийн найдвартай арга нь вакцин юм. 3 дахь орны хүмүүст зориулж бүтээсэн үржүүлж олшруулахгүй болгох өвөрмөц вакцинууд байдаг талаар баримт бичиг надад байгаа. Энэ бол зөвхөн тэдэнд л ашигтай. Энэ вакцинууд дотор яг юу байгааг тодорхой мэдхийг хүсвэл Европын патентын хэлтсийн бааз руу хандахад ямар ч саадгүй болоод мэдчихэж болно. Үргүү болгодог 40-оос олон патентын янз бүрийн мэдээллийг би 15 минутанд олсон. Өөрөөр хэлбэл эдгээр вакцин эмэгтэй нөхөн үржихүйг хямраадаг. Өндөгнөөс эрбэлгийн эстэй харилцан үйлчилцэхийг мөн янз бүрийн гормонуудтай үйлчлэлцэхийг саатуулдаг нэмэлттэй байдаг байна. 3 дахь орнууд гэж Латин Америк, Африк, Азийн буурай хөгжилтэй улсуудыг хэлж байгаа гэж бодсон чинь зөвлөлт холбоот улс задарсны дараа үүссэн бүх улсуудыг өөрөөр хэлбэл биднийг оруулсан байж. Ганцхан ялгаа бий. Тэдний бас нэг зорилго бол манайд нэгэн цагт өндөр хөгжсөн шинжлэх ухаан, эмнэлгийн болон ариун цэврийн хяналтын тогтолцоо, дотоодын эм вакцин үйлдвэрлэлийг устгах явдал байв. Бид урд нь дотооддоо үйлдвэрлээд улсын стандарт хяналтын институтэд хянаад байсан бол одоо 3 дахь орны хүмүүс зориулсан ампултай эмийг оруулж ирж байна. Дотор нь юу байгааг хэн ч мэдэхгүй. Магадгүй дотор нь наркотик, ямар нэг хор, хугацаанд дуусаад айл эрт хортой болсон бодис ч байж болно. Магадгүй бүгд ч хамт нэг дор байж мэднэ. Хуулийн дагуу вакцин бол шилэн оймс, эсвэл хөргөгчгөл бараа. Аль хямд үнэтэйг нь худалдаж авчраад биднийг дархлаажуулдаг. Энэ тендерийн худалдан авалт. Тендерийн худалдан авалт гэдэг нь хэнийг хямдхан байна? Тэднийхээс л авна гэсэн үг үү? Яг зөв. Гэхдээ дархлааны сэргийлэлт болон вакцин худалдаж авах нь хоёулаа энэ хууль захирагдаж байгааг зарим талаар буруу гэж бид үзэж байна. Улсын био аюулгүй байдалтай холбоотой учраас бид уралдаад байх ямар ч ёсгүй. Хятад энтхэг вакцинууд нь чанарын хувьд үнэхээр манайхтай адил гэж үү? Тийм л болж байна.